Монгол мэдээний үзүүлж байна. Шивээ овоогийн нүүрсний орд газрыг бүгд найрамд татварлуулсан талдаа хамтран ашиглаж цааш дулааны цахилгаан станц байгуулах саналыг засгийн газар улсын хурлд гаргаад байна. Харин эгийн голд усан цахилгаан станц барихгүй бай үүнд зарцуулахаар шийдэж байсан хөнгөлөлтөө зээлийг хөрөнгийг орон сууц болон төмөр замын салбарт ашиглая гэсэн чиглэлтэй байна. Манай улсын хувьд 152 тэрбум тонн хөрөн нүүрсний нөөцтэй гэж үздэг. Үүнээс 22 тэрбум тонн батлагдаад байгаа юм. Цаашид хөрөн нүүрсийг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэх нь зөв гэж засгийн газар үзэж байна. Тиймээс шивээ овоогийн нүүрсний урхайг тухайн чиглэлээр ашиглая. Үүнд хятадын талын хөрөнгө оруулалтыг татъя гэдэг үүднээс гэрээ хэлцээр хийхээр болсон байна. Одоогоор хэлцээрийг эсэлсэн шийдээгүй байгаа юм. Засгийн газрын хувьд гэрээ хэлцээрийн төслийг боловсруулж хятадын талдаа санал солилцож байна. Асуудлыг улсын хурлд оруулж байж эцсийн шийд гаргах юм. Хамгийн гол нь эрчим хүч үйлдвэрлэдэг болсон нөхцөлд эрчим хүчний үн ямар байх вэ гэдгийг хоёр тал урьдчилан сайн тохиролцох монголчуудад ашигтай хөлбөрийг сонгох шаардлагатай гэж парламентын зарим гишүүн үзэж байна. Одоогоор шивээ овоогийн нүүрсний урхан лицензийг төр эзэмшилтэй аваад байгаа юм. Шивээ овоогийн ордод нийт 1400 га газарт 365 сая тонн нүүрс бий гэсэн тооцоо судалгаа хийгдсэн байна. Харин эгийн голд усан цахилгаан станц барихаас татгалзсан зөв гэж эдийн засгийн байнгын хорооны гишүүд үзэж байгаа юм. Сүүлийн үед чанаргүй орон сууц оршин суугчдыг зутраах болсон шинэхэн байр худалдаж аваад сарч боллогүй сан техникийн эд ангийг нь солих хэрэгтэй болдог. Хан тааз нь суурчдаг, бүр сүүлдээ шинэхэн барилгын тагтны хүртэл нураад унчихсан тохиолдол гарсан. Энэ нь чанаргүй барилгын материал гэхээс илүүтэй олон талын хариуцлагагүй байдлыг харуулж байна. Барилгын салбарт хууль эрх зүйн тогтолцоо сул байгааг энэхүү жишээ харуулж байна. Насаараа шахам цуглуулсан мөнгөөр шинэхэн байр худалдаа авах гэж байгаа хэн нэгэн хүний амьдралын гол хэрэгцээ болсон орон сууцаар бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд энэ дунд засвар үйлчлэгийг нь хариуцах ёстой орон сууц нийтийн аж ахуйн конторынхон энэ бүгд бие биендээ хяналт тавьж чаддгүй нь ийм дүр зургийг бий болгож байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгч захиалагчийн ямар ч хяналтгүйгээр барилга баригдаж байгаа нь чанаргүй орон сууц баригдахад нөлөөлж байна. Альва нэгэн барилгыг чи барих захиалагч байх хэрэгтэй биз дээ тийм ээ. Захиалаад одоо далд ажлыг юу хийж яана, зөв төр багаар хийж яана, зөв цахилгаан монтажийг хийж яана уу, чанартай болж яана уу, далд ажлынхын юм тухай өрнөсөөр акт гаргах хэрэгтэй ийм байхгүй ч байгаа байхгүй. Ерөөсө барилаа, суугчид худалдлаа, худалдсан хойно бөөгнөд орсон хойно сая одоо дундын өмчлөлтэй чихэн хариуцах сөөх гэж байгуулж байгаа. Тэгээ зураг төсөв хүлээл гэж өгөхгүй. Номороо бүтэж бүгд байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ энэ бол одоо өнөөдөр манай хамгийн том бодлоо нийцэн болж байгаа байхгүй. Тэгэл орон сууцыг ашиглаж хүлээж аваад хагас жилийн дараа муу 3 сарын дараа сөөх байгуулагдлаа. Нөгөө шугам сүлжээг нь бүтнээр нь солих, хэмхрээл болохоо байгаал чанаргүй юм хийгээ суугчд гомдлоод суугчдод барилгын компаниуд гэрээ хийсэн байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бид энэ асуудлыг ерөөсөө одоо их хурлд засгийн газарт асуудал тавьж энэ хуулийг тусгахгүй болохгүй болоод байгаа. Орон сууц гэдэг бол өглөө нь худалдаж аваад оройн хоол игээд идчихдэг тарган дуранхаа мах биш ээ. Тийм болохоор худалдан авагч ирээдүйд амьдрах орон сууцаа өөрөө захиалж, чанарт нь хяналт тавих эрх бүхий хуулийн зохицуулалт хэрэгтэй болж байгааг нь харагдаж байна. Мөн нөгөө талаас орон сууц ашиглалтыг хариуцсан ажилдаг нийтийн аж ахуйн компаниуд оршин суугчдын хэрэгцээг хамгаалдаг биш бизнес хийдэг байгууллага болж хуурс нь асуудлыг хөндрүүлэх нэг нөхцөл болж байна. Тэр нь яагаад байр бүтээсээ цалин багтай тэгээд төрийн эзэмшилд нэг үгээр хэлэх юм бол эзэнгүүдэлсэн маягийн юм шиг байгаа байхгүй юу. Тийм учраас нэгдүгээр хоёрдугаар хөрөнгөний чадвар муутай. Тэгээд хонтоорын дарга одоо тэр орон нутгийн өмчийн хонтоорын дарга бол яаж энэ тийм мөнгө олох вэ? Сэлэсэн ч ялгаа байхгүй. Одоо би энэ подвал өдөр болго эргүүл хийж юм үзэж яхах оронд танайд ороод баам жорлон бичиж солиод өгтөл одоо 300-400 мянган төгрөг нэгдэлт хийн шүү дээ. А гэтэл цалин 160 мянган төгрөгтэй. Тэгэхээр энэ бүтцийн өөрчлөлт хийхгүйгээр тэгээд одоо юу байдгийг хөвшлийн өөрчлөхгүйгээр сонирхлын төрүүлэхгүйгээр сайн одоо үйлчлэгээ байхгүй, сайн мэрэгчлэн ажиллахгүй тэгээд одоо энэ замбараагүй байдал үүсэж байгаа. Ер нь бол одоо өөрөө хэлж байгаа. Энэ бол үндсэндээ бол одоо манай энэ орон нутгийн өмчийн төрийн өмчийн орон сууцны нийтийн аж ахуйн байгууллагад гараад байгаа. Шинээр баригдаж байгаа орон сууцнуудын гаднах хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол зэргийг мартъя. Тэртээ тэргүй тийм цэлгэр уужим талбайд баригдаж байгаа орон сууц манад алга газар нь ч байхгүй. Тиймээс ядаж л унтаж явахад толгойд нураад унчихгүй орон сууцнд иргэдэд амьдруулахын тулд баригдаж байгаа орон сууцнуудад олон талын хяналт тавьдаг тогтолцоог бий болгох ёстой. Өнөөдөр байгаа мэрэгжлийн хяналтын байгууллага энэ бүх үүргийг хангаж ажиллаж байгаа гэдэгт олон хүн итгэхгүй байна. Тэртээ тэргүй үнийг батлах хангалттай жишээ олон байдаг. Монголчууд алтан нүүрсийн ухаж баяжихгүй. Харин ч эсэргээрээ мэдлэг мэдээлэл бүхий иргэдийн оролцоо хөгжлийн огцоог тайлах ёстой. Инхийн тулд мэдээллийг хамгийн хурдтайгаар олон нийтэд хүргэж тэр нь асар богино хугацаанд мэдлэг болж үр дүнгээ өгдөг байх ёстой. Инхийн тулд бид хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ? Нээлттэй нийгэм форум, мэдээлэл харилцаа холбооны технологийн газар
боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хамтран энэхүү асуултыг хариуг хайж байна. Бид өнөөдөр хөгжлийн салаа замдаар ирчгээд байна. Чухам аль замаар явбал бид хөгжих вэ гэдгээ тунгаах цаг тулчгаад байна. Энд бид эргэлзэхгүйгээр мэдлэг зөрүүлсэн хөгжлийн замыг сонгох ёстой. Мэдээлэл хамгийн аслагдсан сум сүрэнд богино хугацаанд хүрдэг. Тэрхүү мэдээллийг боловсруулан мэдлэг болгож ашиглах нөхцөл бололцоонд бүрэлдсэн байх ийм тогтолцооны эхлэл нь цахим номын сан хэмээн тооцоолж байна. Орчин үеийн технологийн хөгжлийг ашиглан хот өдөөгийн гэгдэх мэдээллийн ялгаатай түвшнийг арилгах ёстой. Ингээд бол орчин үеийн номын сан бидэнд хамгийн хэрэгтэй болж байгаа юм. Тэгэд өнөөдөр ном уншихгүйгээр мэдлэгтэй, боловсралтай болсон хүн гэж бол байхгүй. Тэгэхээр хүн мэдлэг боловсралтай байж иж хүн өөрөө хөгжин, хүн хөгжвөл улс нь хөгжин. Тэгэхээр энэ хөгжих асуудалд хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг байгууллага бол номын сан мэдээллийн байгууллага байж байгаа. Тэгэхээр ном өөрөө хүнийг бол цэгцтэй, дистралалтай, системтэй мэдлэг олгодогоор мэдээж хүний хөгжлийн гол тулгуур их сурвалжинд болдог. Мэдлэг зөрүүлсэн хөгжлийн тухай ойлголтыг бодит байдал болгохын тулд олон зүйлийг хийх хэрэгтэй болно. Тэр дунд шинэ техник технологийн асуудал хамгийн чухал. Тэгвэл энэ боломж манайд хэр байгаа вэ? Улсын хэмжээнд бол өнөөдөр нийтийн номын сан 357 байж байна. За энэ номын сангуудын бол аймгийн номын сан, Улаанбаатар хотод явуулж байгаа номын сангууд бол интернетэд холбогдсон цахим үйлчлэгийг авах юм боломжтой болсон. За түүнээс гадна эдгээр номын сангууд номын сангийн өөрийн зориулалтын цогц програм хангамж яадаг, уншлаг үйлчлэгээний хайлтын програм хангамж яадаг. Энэ програм хангамжийг бол бид нараас улсын төсвөөр шийдвэрлээд энэ үйл ажиллагаа бол амжилттай явагдаж байна. Ном бол ертөнцийг харах цонх гэдэг шиг нөгөө талаас өөрсдийгөө хөгжүүлэх гарц гэж ойлгох ёстой. Ялангуяа мэдээллийн түгээгдэх хурд асар хурдцтай болж байгаа өнөөд энэхүү дэвшлийг ашиглан мэдлэгийг Монголын өнцөг булан бүр даяаршуулж чадвал бид алт нүүснээс ч илүү баялагын нөөцтэй болох юм аа. Мэдэр үлжиж байна. Олон улсын үйл амьдралаас танилцуулъя. Израилийн ерөнхийлөгч Шимон Перес Польш улсад альчилж байна. Тэрээр тус улсад хийхэд 4 өдрийн ажлынхаа үеэр 1943 онд нацистуудын эсрэг Варшав хотын еврейчүүдийн бослог гарсны 65 жилийн он арга хэмжээнд оролцох юм аа. Энэ үеэр Перес болон Польшийн ерөнхийлөгч Лех Качинский нар Теребленка дахь Зовлонбаатарын эсийн тухай түүхийг өгүүлсэн музейг үзэх юм. Варшавын еврейн хороолд амьдарч байгаа ихэнх еврейчүүд дэлхийн 2 дугаар дайны үеэр Теребленка 2 бүүнер хорихлагарт нацистуудын гарт амнасаа алдсан билээ. Өнөөдөр Израилийн төрийн тэргүүн болон Качинский нар еврей гаралтай баатруудын дурсгал зориулсан Варшавын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх зэрэг 1943 оны Варшавын еврейчүүдийн бослогын 65 жилийн он гол арга хэмжээнүүд оролцохоор төлөвлөжээ. Польш Израилийн төрийн тэргүүн нар мөн еврейчүүдийн ахмад ажлын байгууллагын төлөөлөгчдөд уулзах юм. Израилийн ерөнхийлөгч албан ёсны ажил 5 гарагт эхэлнэ. Хоёр улсын төрийн тэргүүн нар эдийн засгийн хамтын ажиллагаа, ойрох дорнотын байдлын тухай санал бодлон солилцохоор төлөвлөсөн байна. Шимон Перес ажлынхаа үеэр мөн Польшийн ерөнхийлөгч Дональд Тусктэй уулзах юм байна. Хонгорцог бөмбөгийн аюулд өртсөн иргэн Япон улсад зочилж тул улсын засгийн газраас уг бөмбөгийг олон улсын хэрэглэнээс хасах тухай асуудал төрөх зохийг хүссэн байна. 42 настай Сербийн иргэн Бранислав Капитонович өнгөрсөн даваа гарагт Японы гадаад хэргийн яамны дэд сайдтай Токио хотод уулзсан байна. Тэрээр 8 жилийн өмнө Сербийн нутаг дэвсгэртэ байрлуулсан хонгорцог бөмбөнд өртөн 2 гар хүлээ алдсан юм. Тэдгээр бөмбөгийг Косовогийн хямралын үеэр НАТОгийн хүчин байрлуулсан нь үздэг байна. Японы гадаад хэргийн яамны дэд сайд түүний хүсэлтийг хүлээн авч байгаа ч зарим талаар хонгорцог бөмбөг хэрэглэх шаардлагатай байдаг талаар өгүүлсэн байна. Уулзалтын дараагаар Бранислав өөрийн хүсэлтийг нааштайгаар хэлцэх тухай асуудлаар бууж өгөхгүй хэмээн илэрхийлж дахин хүсэлт гаргана гэдгийг илэрхийлсэн байна. Саяхан хэвлэгдсэн Анчин номын баримтын талаар Сербийн засгийн газар олон улсын Гаагийн шүүхэд гомдол гаргаад байна. Уг номын зохиолч Карло Дель Понте олон улсын шүүхэд Югославийн асуудал хариуцж байсан бөгөөд Сербийн дотоод хэргийн асуудлыг уг номонд тусгасан нь Сербийн засгийн газрын дургуслыг хөдөлгөж байна. Сербийн Берне дахь дипломат хийсэн мэдгэлдэн олон улсын шүүгч бичиж хэвлүүлсэн материалынхаа үнэн бодит байдлыг нотлох хэрэгтэй хэмээн өгүүлжээ. Дель Понте уг номонд 1990 онд Косовод Сербийн 3 цагаар залуусыг Албан дэлхийн хар зах дээр дотоод эрхтний худалдаанд ашигласан тухай өгүүлсэн байна. Хэдэн зуун куб иргэд засгийн газрын өрн телефоны компанийн үүдэнд урт дараалал үүсгээд байна. Өнгөрсөн даваагараас эхлэн тус улсад албан ёсоор өрн телефоны сүлжээнд холбогдох болсон байна. Гар утасаа баггүй үнэтэй байгаа ч хүрэлцээтэй байгаа юм байна. Хүмүүс энэ төрлийн үйлчлэгийг хүртэх болсондоо баяртай байгаагаа энэ үеэр илэрхийлж байсан юм. Өмнө нь гар утасны үйлчлэгэнд холбогдохын тулд гадаадын хүмүүстэй хууль бус харилцаа тогтоодог байсан. Кубын иргэд энэ 7 хоногоос эхлэн дэлхийн ертөнцтэй холбогдох боломжтой болсон юм. Тус улсын шинэ удирдагч Раул Кастро засгийн гарахтан олон төрлийн өөрчлөлт шинжилгээг болно хэмээн амласан нь биелэн инх болж байна.